Дорнод аймгийн Чулуун хороод сумын ерөнхий боловсролын сургуулийн багангийн бүтээлч уншдаг үйл ажиллагаа гэсэн. 1-р ангиас эхлэн зөв хурдан уншихыг эхлэн үгийг үеэр зөв зааглахаас эхэлдэг. Үеийг зөв заглан хэлүүлэх, үеийн тоогоор алга таших, хэмнэлт гарах дасгалыг тогтмол хийлгэж ирсэн. Мөн зурган уншлагын уншлагыг тогтмол хийлгэж ирдэг. Ном уншиж өгч, сонсоод ойлгосноо ярих, зураг зурвалах ажлыг хийлгэснээр тэдний ойлгон ярих чадвар дахиж гарч байв. Асуудаг ном, ойлгон унших номыг 2, 3, 4-р ангийн бүх сурагчид 100% захиалан сургалтандаа ашиглаж, уншиж, судалж, утгыг ярих чадварт суралцж байна. 4-өөс 5-р ангийн сурагчдыг уншсан номын тэмдэглэл хийх чадварт суралцуулж байна. Үлгэрийн сэдвээр мини театр хийж, сурагчид уншиж ойлгосон үлгэрийн дүрийг бүтээн ярих чадвараа нэмэгдүүлж байна. Ном уншихын сайхныг таниулах зорилгоор зочинтой цаг уулзалтыг яруу найрагч Төгийн магийн Бачаргалтай хийж сурагчдад зөвлөгөө сургамж өгүүллээ. Сургуулийн бага анги хичээлдэг коридорт сурагчдын чөлөөт цагаараа ном унших орчин бүрдүүлсэн. Үүний үр дүнд 2-оос 5-р ангийн уншлагын хурд 145 суралцагчдын уншлагын дунд чинь 61.9% болж өмнөхөөс 16.8%-аар өссөн байна. Ойлгон унших чадварт гарсан аффицыг толиулахад дунд чинь 60% болж өмнөхөөс 12.3%-аар өссөн. Анхаарал хандуулсанд баярлалаа.